Монгол улсын соёлын гав ятад зүтгэлтэн Дашдоржийн Нацаг доржийн шагналд зохиолж Долгорын Цэнджовын 1995 оны утгын чимэг богино өгүүлгийн наадамд тусгай барийн шагнал хүрсэн мэнг өгүүлгийг хүргэж байна. Алин миний хүү хаана вэ? Ичигээ таних байна уу? Мөн байгаа үсттэй гэж өхөөртөн дуудахад хүү тийчгэн тэлчилж тийм ээ би таны хүү гэх шиг хот инээн. Энэ нүд хамрыг эгээл нэг өвччихсэн юм шиг юм а гэж баян шиг жаахан хөлийг нь амдаа өмхлөнгээ. Алив хүүгийнхаа мингийг үзье гэд хонгон дээр хөлгийтэй хүүхдийн хурууны ором гэмээр хос хөх мингэн дээр дулам хоёр гарынхаа эрхий хурууга нийлүүлэн дарж үзв. Хилгнийч зөрөө алга гэж баярлан дуалдлаа. Миний мумаахор хөө ингээд эргээд ирэх гэж. Хүүг минь бурхан над руу явууллаа шүү дээ гэж хэндэж тоддуулдахаар өгөөлөв. Гэрийн гаднаас орж ирсэн гэрэл бүсээ алдуурснаач мэдхгүй хүүтэй нь үгсүггүй ярьж суугаа дулам авгайг харснаа. Хөөр хідөө зайлвал. Бүсгүй хүний зовлон ижилдээ элдэ үгэнд зул шиг далдмаар сайхан хүүгэн алдчихад амьдараа хатаж яваа амтан гэж өрөвдөн бодов. Бас хөө энэ завсар тэр муу аваад битгий нүүр өгөөрэй. Мэнг зинг миний хүү бурхны орноос эргэж ирсэн гэд элдвийн хачин юм донгосож явдаг гинлээ. Ер нь л тэгээд илүү хуруу ямар л сайн байв гэж хүүд бин гай болж магадгүй гэж нөхөр халтрын хэлсэн үг гинт зүрх рүү нь шивэх шиг болж хүүрүүгээ харвал тэр бяцхан амаа өмөлзүүлснээ час хийтэл уйлав. Гэрэл дулмын өмнөр орж хүүгээ авч хөдлөснөө. Миний хүүг юу айлгаавэ? Зүгээр. Алив хүүгийнхаа хамрыг ингээд хөөдчихье. Одоо танихаа байжглаа шүү дээ. Тэр муухай амтан явчихлаа гэд дулам руу харснаа далдрав. Тажив баяны ганц охин дулмынхаа мал хөрөнгөөр хэний ч дор орохгүй чинээлэг нэг юм билээ. Харин илүү хуруутад улмын бусдаас ялгарах юм гэвэл аав ээжийнхээ үлдээсэн хөрөнгийг мөнгөн хазаар төөхрийн хаш сурвалтай ганц хаш хөөр гэдэл аль нүнжигтэй юмд өгөөд дуусчээ. Энэ сэгсгэр авгаа хизээ хэрэглэнэ гэж алт мөнгө хураадаг байна. Ёстой л эдийн солио тусна гэдг нь энэ бах оо гэж авгаачвал амны зугаа болгоно. Өөрөө болохоор сайл суунд ингэр заам нь халтартаж дараагаад элэг дайлан би аль нь ч мэддэхгүй болсон нэг мүү дээлний оронцгоос салахгүй. Хулган жилийн их заснаар хангаачигийн нэгэн эрэлчинээр адууны хумаа хийхдээ дулмынд сар шахуу болсон хэмээн жигж үг гэлцэн. Хүний санаа гэдэг уулыг ч уул болгодог хойндоо хүүгийнхаа эцгийг ирнэ гэж гордоод даахгүй нохоо булуу хураадаг байхдаа илүү хуруутыг ямар амтан татаж чангаадаг байна гэсэн яриа салхиар ч юм уу эсвэл малын хөлөөр ч юм уу дулмын чихийг шүргэхэд морь алдуурахын чинээч тоохгүй. Тэр хүүгээ гинт алдснаас хойш нэг хэсэг унтах эдхийг мартаж хорон мохон зур эдэр насны эсэглэн цус гүйсэн чалах толоогоо гээжээ. Хүүчин хойд насандаа нутаг усныхаа удам ухсаа сайтай нэгэн айлд эргэж төрөндөө гэсэн зурхайж ламын өгөл түүний хоолой руу цайвруулна. Харин бурхан болоочийн хонгон дээр их содон тэмдэг тавиарэ гэсний дагуу хоёр гарынхаа эрхий хуруунаас салаалж илүү ургасан жижигхэн хуруугаараа мэнг тавьжээ. Эзүү халтрын хүүгийн мэнгийг харснаас хойш гэртээ байж сууж чадхаа болжээ. Нэгэн удаа дулам зөндөөн бэлэгсэлттэй халтрын дайлчлав. Гэрийн эзэн гүйлгэнсэн хурц нүдтэй хоовон хөхөр дулмыг нүднийхээ булангаарч харсангүй. Та миний хүүг яаж ч урвуулж чадахгүй шүү. Хүний алаг үрд гай тарья гээгүй бол манайхаар дахин бүү шагаагаарай гэд хүүгийнхаа амтрхан идэж байсан бэлгийн чихрийг уйлуулан байж булан аваад нохойдоо шидэж өгчээ. Ингэж доромжлуулж амьд явснаас өгсөн нь дээр гэж бодовч хэн нэгэн хүнд ганц үг үлдээхийн төлөө амьдрах ёстой гэж өөртөө шивнэн. Эцэг өвдөөс идээшилж дасан баян хошууны өвөлжөөг орхиж халтрын нүднээс холдсноос хойш олон жил өнгөрчээ.
Олны хэлэлцгийг сонсвол хуурай хүүн арх эргүүлж авгай хүүхэд айлгаж ичээсэн сүрхий хүүхэд гарсныг дуулаад эд худлаад хэлж байгаа юм гэж өөрөө өөртөөгөө ярина. Шар гэгээд замхархын алдад морьныхоо хоёр тал руу газар шүргэм дайвсан нэгэн эр улаан тоостойгоо дулмын гадаа буулаа. Энгэр зааман задгай нүд нь гүлийж хөшсөн тэрээр морьноосоо буухтаа золтоол очсонгүй. Дулам авгай залууг сая л таньж бурхан минь ирлээ шүү дээ гэж дуу алдаад өмнөөс нь гүйх шахам тосов. Хүү минь сайн уу? Алиунси гэхэд юуны чинь хүү вэ? Би чинь нэртэй айлын зүстэй хүү. Наад амаах амихгүй бол таглаж орхин шүү. Иш хүү минь орооч. Одоохон цай буцалгаадах юм. Манай нохоон идэвэр таны тавг хоёр адилхан бидтэй. Харин дотор засах юм байвал уу гэсээр гэрт нь орлоо. Дулан бушуухан гэгч нь авдраа удлан арх гаргаж тавилаа. Гочо панзын арслантай ирээнээс ч гардаггүй эрдэнэ энд бас байдаг гэд учиргүй инээлээ. Үхрийн нүд шиг юм арчин яах юм бэ гэд жижиг жүнзийг зуухны хүхээр шидэж орхив. За дулумгай минь намайг ирсэн барьсан гэж хүн амьтанд битгийл хэлж үзээрэй. Үннээ хэлэхэд хүмүүс дог тохуу хийгээд байх юм гэхэд дунд гарын мөнгөн аягаар дүүрэн мэлтэлцэх архийг хөнтрөв. Иш хүү минь хэвтэж амар. Хүүгээ жилгийн минь дэвтэж байхад туугай байх гэж үү дээ. Яасан үг ойлгохгүй гуйлах ч юм бэ? Чи тэр үхтлийнхээ сүн сүдрийг намааг гэж бодоо юу? Ам их чинь үдээд өгнө гэд дулмын толгой руу байдгаараа дэлсэв. Гэрийн доторх юм дайвалзаж үсэн секситл болсон оргийн зөвхөн адуун цагаан шүд нь нэг бүдгэрч нэг тодрон. Хүүгийнхээ гарт өөхнүүдээ хүүдээ нэг үг хэлэх гэж өдий хүрээгүй билүү? Яана. Одоо амжихгүй бол өнгөрхөн. Энэ мөхөл чинь татчих уу та? 20 жил хадгалсан үг юмсан гэж эцсийн хүчээ чивчэртэл шавхтал гинт биеийн тавираад ирэв. Хүү минь ээж нь хүүдээ ганцхан хөг захи. Ээж нь чинийхээ хэлтийсэн тал руу чинь сүү цацаж явсан шүү. Чамдал гэж хөрөнгө хураасан. Эдэлсэн ганц жаргал минь тэр. Дээл хувцс чинь тэр автранд байгаа. Чи яасан их хүлээлгэвдэ? Ингэж ирдэг нь яамаа? Миний мөхөө ээжигээ амьдын тамаас салгах гэж Бурхны орноос ирж шүү дээ. Ганц удаач болов ээжигээ санаад зул барвал болох нь тэрэ. Эр хүний тавтартай сайхан шүү хүү минь. Мингэ гэд дулам өндих гиснэ чадсангүй. Яг энэ мөчөд 12 гартай 3 толгойтой бурхан харагдсанаа алга болов. За одоо ч надад хорогдох юмгүй болсон. Хүүтэйгээ уулзлаа. Ганц үгэн үлдээл. Чадлаа. Гэсэн бодол тархинд нь цахилгаан мэт зүрс хийснээ эргэн тойрныг харанхуй бүрхэж хачин анир чимээгүй болов.